Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр амтан зурц сурах сургуулийн маань 3 дугаар хичээл эхэллээ. Өнөөдрийн хичээлээр болохоор анааш морь зурх болно. Гэтэ өмнөх хичээлээс арай хэцүү болохоор багш нь эхлээд хандаагаар гаргаж үзүүлээ. За, эхлээд морь зурсаар санаа хүүхдүүдээ. Бүгдээрээ одоо өмнөх 2 хичээлийг үзсэн бол цаасандаа хэрхэн том жижигээ тааруулахаа мэддэг болсон байгаа ах. Тэгэхээр багш нь шууд эхэллээ. За, морины маань толгой эхлээд нэг юм бүрхий зурчих. За, дараагийн хэсэг болохоор ингээд эндээс ингээд хүзүү гаргачих. Энийхээ дараагаар бүгдээрээ ингээд энд нь цээжнээ ийм урт зөөвөн хэлбэр хийчих хэрэгтэй. Одоо нэг ясны бүгдээрээ амтныхаа 10 ясыг нь бүрхий дүрсний тусламжтайгаар гаргаж байгаа. За, урт хөлний бүрхий хэлбэр одоо эндээс нь ахуулаад бөкс ба доотлын гуйных нь урт бүрхийг бас хийчих. За, амтны маань хөл хаан дуусж байгаа гэдгийг бүгдээрээ энд нь ингээд доотлынх нь газрын цагийг хийгээд өгөх хэрэгтэй. Тэгэхээр бол бүгдээрээ хөл маань хэр урт гэдгийг мэдэж болно. Одоо ингээд хөлөө ингээд сайхан зүгээр шулуунаар зурчих хэрэгтэй. За, ингээд гаргасныхаа дараагаар яг энэ гол хэсгүүд дээр ингээд дахиад бүрэн хийгээд өгөх хэрэгтэй. Энэ бол үений яс. Одоо ч гэсэн дахиад нэг бүрэн хий. За, одоо эргээд толгооноос нь эхлээд морийнхаа толгойг хийгээд эхлэе. За, морины маань хошуу бол нэлээд огш байгаа тий. Яг энэ бүрхийн голоос ингээд зурчих. За, одоо ингээд энэ бүрхийтэйгээ харьцуулах юм бол 2-ын 1-тэй адилхан хэмжээгээр дахиад нэг урагшлуулчих. За, одоо ингээд энийг нийлүүлээд бүгдээрээ морийнхоо хошууг нь гаргаж өгнө. Дарааны нэгээ палмастраар тодруулчих учраас хандаагаар гарахтаа хүүхдэд айх хэрэггүй. Энийг айлгачж болно. За, яг энэ 2-ын 1 гаргасныхаа энэ хавцаан нь нүдийг хийчих. Одоо түрүүн ингэж босгосон бүрхий хэлбэрүүдээ баа зэрэг засаад морийнхоо үндсэн төрхийг нь гаргах болно. За. Морь зурхад ер нь хэцүү юм. Тийм болохоор хэрвээ морь маань яг төдийлөн гоё болж чадахаа санаа зовох хэрэггүй хүүхдүүдээ морь зурх угаасаа хэцүү. За, хүзүүнээс нь ахуулаад дээрээ дахин нэг одоо нөө түрүүн гаргасан бүрхийг ингээд салангад байгаа шүү дээ. Энийг нийлүүлээд гадуур нь бий хийж өгнө. За, эндээс ахуулаад багш нь ер нь шууд палмастраараа зурчих дөө. За, палмастраараа хөлийг зурхаас өмнө бүгдээрээ морийнхоо дэлхийг хийцгээе. Морины дэл гэдэг маань морины маань морон дээр байрлаж байгаа энэ үсийг нь хэлж байгаа шүү хүүхдүүдээ. За, одоо бүгдээрээ палмастраараа зурж эхэлцгээе. Түрүүний гаргасан бүрхийд дахиад тусламжтайгаар. За, морийнхоо толгоноос нь эхлэе. Гаргаад эхэлсэн байгаа учраас эхлээд ичгэн. Дараа нь морийнхоо үсийг зурч. Ингээд амныхаа хэсгийг оруулчлаа. Энийг ингэж үргэлжлүүлэхгүй шүү хүүхдүүдээ. Амийг нь оруулсны дараагаар бүгдээрээ эрүүгийн хийгээд газрыг нээчих. Нүдний хувьд хүүхдүүдээ морины нүдийг бүрхий гэхээсээ илүү хоёр тийш нь ингээ бүрхий дүрсээ хоёр тийш нь татсан юм шиг гэх юм бол илүү бодтой болно. Яг бүрхий бол биш байгаа хүүхдүүдээ. Сайн анзаараарай. Өмнө нь бол бүгдээрээ савх зураад голд бүрхий зурсан шүү дээ. Одоо энийг гадуур нь битгий болгож зурна гэсэн үг. Тэр савхаа за ингээд бүрхий дээр нь ингээд бүрхийг ингэж ирж байгаа. За, урагшаагаа дахиж энэ бүрхийг өрнөрээд Гэхдээ урагтлынхаа зурсан байгаа бүлтээгөө харьцуулт зураараа хүүхдүүдээ. Тэгэхгүй бол морины гүлэн бүдөө нөгөөх нь нарийнхан болчих юм бол санаа хийдэж шүү. За, одоо нурууны хэсэг дээр болохоор яг ингэж бүрийнхээ зурсан байгаа ашиг
бондоолгоо зурчих юм бол жоохон сайн эвгүй харагдах болно. Тийм болохоор за дараагаар харин хэсэг ингэж яг бүргээ дааж явж байгаа дотгошоогоо ингээд налаад өглөө. Ингээд нурууны маань хэсэг гараад ирлээ. За одоо энэ хэсгээс ахуулаад морины маань дил орж ирнэ. За одоо бүгдээрээ сүүлийн хэсэг. Дилийг нь яаж хийсэн шигээ өснийхаа ширхгээлгээд гэх юм бол гоё болно. За одоо энэ артлынх нь энд нь бас дахиад нэг үл байгаа шүү дээ. Энэ үлийг мартаж болохгүй. Тэгэхгүй бол ингээд 3 үлтэй болоод тусгаа тийм. Энийг нь хийхдээ ердөөсөө л яг эндийнхаа хэлбэрийг дагуулаад хийчихнэ. За одоо бүгдээрээ илүү зураас нь одоо бүгд нэг. За одоо ингэ гэрэл зүдрэг гаргах гээд за эхлээд юм цайвар өнгөөрөө бүхэлд нь боцчихно. За ингэ бүхэлд нь боцсныхаа дараагаар энийхээ арай жоохон бараан өнгөтэйг нь сонгож аваад бүхэлд нь ингээд яг гадуур нь гадна талаас нь ингээд бараан болгох хэрэгтэй. Жишээ нь одоо яг энэ хэсэг дээр ингээд голын хэсгийн цайвар үлдээгээд яг энэ хоёр хар зураасаа дагаад бараанаараа явна гэсэн үг. Будалт их чухал нөлөөтэй шүү хүүхдүүд ээ. Хавтгай будах, гэрэл сүдэртэй будах хоёр маш өөр. За ингээ хүүхдүүдээ морины маань зураг ингээ боллоо. Одоо бүгдээрээ хоёр дахь амтан руу орцгоё. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ эхний амтнаа зураг сурсан юм чинь хоёр дахь амтан маань хайсангай амархан бохоолно. Бүгдээрээ амнаас зурнаа. Гэхдээ нөгөө нэг саяныхаа ерөнхий бүтцийг нь хамдаагаараа гаргаад тэгээд формасраараа тодруулан бодох болно. За анаашийнхаа толгойг нь ихэд бүр ихээр дүрсэлчин. За биеийг нь мөн адил зуунгаар зүг нь ингээд юугаар хийчихнэ. Зураасаар хийчихнэ. Тэгээд хөлнөдийн маань хувьд ч гэсэн ингээд зураасаар гаргасныхаа дараагаар за анаашигаа бүгдээрээ нэгэн л ингээд хүзүүг нь арай богинохон хийсэн юм чинь хөлийг нь ч гэсэн нэлээд богинохон падгар хийх юм бол хөр харагдана. За амтны маань бас нэг онцлог байдаг. Хөлний хэсэг ингээд арай жоохон харагшаа. Тэрийг ингээд онцлог хийчихье. Өмнөх морь зурагтай бүгдээрээ яг мориныхоо тэр ясны үеийг нь ингэж буурхийг тодруулсан шүү дээ. Тэрнтэй адилхан анаашныхаа хөлийг нь арагшин зурж тодруулъя. За энэ үлийг нь болохоор адилхан зурхгүйгээр арай чухал агшин гэх зурчих. Уртлын хөлнүүдийн хувьд болохоор доошоогоо ингэж юм тарпиц хэлбэртэйгээр идүүтэйгээр зурчих. За анаашны маань их бие түрүүнийхтэй адилхан ерөнхийдөө яг нурууныхаа хэсгээр хотоогоод арын хэсгээрээ гэж бүр ихэлж орж ирнэ. За хүзүүг нь ингэж уртаар нь холбосныхоо дараагаар хошууг нь бас нэг бүр ихэлж зурчих. Нэмсээс нь нүд зурхаан тулд ерөнхийдөө хацрыг нь ингээд дээшээ өргөгдсөн байдлаар зурх юм бол яг нэмсэж байгаа царай гарна. Та бүхэн ч гэсэн өөрсдийгөө талиндаа хараад энийхээрээ хацар нь яаж дээсэлж нүдний хэлбэр маань яаж өөрчлөгдөж байгааг талиндаа хараад харьцуулаад үзээрэй. За одоо энийхээ дараагаар уртлын хэсгүүдээр гинцний хэсэг оруулаад байна. Ингээм бол хараа шууд энэ хоёр бүлэг нааталтаа гараад ирж байгааз. Тэгэхээр энэ хэсгийнх нь бол бүдүү харагдаад ирэл ингээд багсч байна. За одоо анаашныхаа тэр артлынхаа нүсний хэсгийг дахиад хий. Артлын хэсэг нь ингээд юм өргөхөр. За одоо энэ эврнийхээ ардуурн зураг шүү хөттэй. Хэрэг хэцүү байвал багшаагаа харж агаад дахиад хандаагаар зурчих. Тэгснийхаа дараагаар формасраа яаж тодруулахыг мэдж байгаа юм чинь.
Хүнсгийн зурлаа. Сормоос зурлаа. Анааш мань одоо нийгэм дотор байгааз бүгдээрээ хийгийн зурцгаана. Хийгийн зургатаа 5 өнцөгт, 4 өнцөгт гурвалжин магадгүй тэрнээс олон хувцас гаргаад хийнөө зурх юм бол дараа нь дутахад гоё явах болно. Зарим хийн том, зарим нь харин жижигхан. Ер нь бол гэхдээ толгоологоо ойртох тусмаа хийн маань арай жижигч өгнө. Гэтэ хичгээ жижигхан болчих юм бол хүүхдүүдээ дараа нь дутахыг бодоход хэцүү болно. За одоо бүгдээрээ анааштай зориулаад артлын орчингийг бүтүүлцгээе. Багшийн хувьд энэ хавьд нь авч зурлаа. Магадгүй ингээд яг биеийн зураагүй ч гэсэн авч байгаа юм чи энэ хэсэгт нь мод байгаа гэсэн үг. Нэмийг заримдаа бүхэлдэн зурх албагүй байдаг хүмүүс те. За одоо ингээд энерги бодохдоо заавал борон өнгөөр бодоод халбгүй бүгдээр аль алахгүй хөвгчлөлтэйгээр олон төрлийн өмнүүдийг холж буцацгаая. За гэхдээ нэг өнгө маань зөвхөн нэг газараа байх юм бол жоохон авцалдаагүй харагддаг учраас нэг өнгөнөөс дор хаяж 2-3 газар бодох хэрэгтэй. Хоорондоо жоохон хоол ээж болно. За хүүхдүүдээ өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ 2 амтан зурж сурлаа. Та нар ингээд дуурайгаад зураад багшлаа зургийг хэлээрээ. Тэгээд багш нь болохгүй байвал засч өгөөд тэгээд бүгдээрээ хамтдаа зураг зурж сурцгаая. Баяртай.